Хүн бүр амьд явах, эрхчлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй адил эрүүшүүлтээс ангид байх эрхтэй. Эрүүшүүлтээс ангид байх эрх нь хүний зам ёсны эрх бөгөөд ямар ч үед үл хязгаарлагдах онцгой эрх юм а. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 5 дугаар зүйлд хиндэж эрүүшүүлт тулган эсвэл хинтээч хэрцгийгээр хүний яснаас гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах шийтгэх ёсгүй гэж заасан байдаг. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц 1987 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүчин төгөлдөр болж дэлхийн олон улс нэгдэн орж даган мөрдөж байна. Тэгэхээр улсын ерхий прокурорын газарт эрүүдэн шүүхээс үржлэн сэргийлэх зөвлөл байгуулагдсан. Энэ зөвлөлийн ажиллах чиг үүрэг нь юу байдаг юм бэ? За 2019 онд улсын ерөнхий прокурорын тушаалаар эрүүдэн шүүхээс өрсөн сэргийлэх зөвлөлийг байгуулсан. За 19 оноос хойш энэ зөвлөл үйл ажиллагаа явуулж байна гэсэн үг. Тэгэхээр энэ зөвлөл маань зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа, хэрэг өртгөх, мөрдөн байцаах ажиллагаа, аял хэдүүлэх ажиллагаанд хүний эрхийг хангах чиглэлээр эрүүдэн шүүх гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг арилгах, энэ төрлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр прокурорын байгууллагаас авч хэрэгжүүлэх ажил арга хэмжээг нэгтгэн зохион байгуулдаг эмчиг үүрэгтэй зөвлөл байж байгаа. За зөвлөлийн тухайлах юм бол чиг үүргийн хүрээнд энэ төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг улсын хэмжээнд судалдаг. За энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийдэг. За мөн прокурор цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах байгууллага, мөрдөгч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан агчид руу чиглэсэн урьдчилан сэргийлэх сургалтуудыг зохион байгуулдаг. За мөн иргэд рүү чиглэсэн эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг ойлголтыг өгөх чиглэсэн хууль тогтоомжийн мэдээллүүдийг өгөхөөр ийм сургалт мэдээллийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг онцлогтой байж байгаа. Та бид хоёр эрүүдэн шүүхийн энэ гэмт хэргийн талаар ярьж байна. Тэгэхээр энэ гэмт хэрэгт ер нь ямар хүмүүс хохирогчоор тогтоогдоод байдаг юм бэ? Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? За эрүүдэн шүүхийн чиглэлээр бие даасан конвенц нь бол 84 онд батлагдсан. За 2000 онд энэ конвенцэд Монгол улс нэгдэн орсон байдгийг. Тэгэхээр энэ конвенцэд нэгдэн орсон улсын засгийн газрын хүлээх үүргийг тодорхойлсон байж байгаа. Тэгээ энэ бол дотоодын хууль тогтоомжтой эрүүдэн шүүх гэмт хэргийг гэмт хэрэг тооцох энэ төрлийн гэмт хэрэгээс хохирогчийг хэрхэн урьдчилан сэргийлэхийг, зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргийлэх гэдгийг нэгдэн орсон улсын засгийн газар дотоодын хууль тогтоомжоор зохицуулах хэрэгтэй гэдэг. Тэгэхээр ингээ 2000 онд Монгол улс нэгдэн орсонтой холбогдуулаад 2002 оны эрүүгийн хуульд эрүүдэн шүүх гэдэг юм гэмт хэргийн тухай ойлголт орж ирсэн. Тэгэхээр эрүүдэн шүүх гэмт хэргийг 2002 оны хуульд бол хэрэг өртгөгч, мөрдөн байцаагч мэдүүлэг авах зорилгоор тухайн хүний үйлцэн гэмт хэргийг өөрөөр нь хүлээлгэх тулгах зорилгоор шаналган зовоосон, эрүүдэн шүүлсэн дарчлаас ийм үйлдэлийг гэмт хэрэг тооцно гэд хуульчилж ирсэн. За 2017 оны шинжилсэн батлагдсан хуулиар бол эрүүдэн шүүх гэмт хэрэг бол зөвхөн хэрэг өртгөгч, мөрдөн байцаагчийн хэмжээнд биш, төрийн албан агчийн хэмжээнд. За мөн мэдүүлэг, мэдээлэл, тайлбар авах зорилгоор бие махбодын эрүүдэн шүүх хэлбэрээс гадна сэтгэл санааны ийм дарамт учруулах ийм үйлдэлүүдийг эрүүдэн шүүх гэмт хэрэг гэдэг ингээд тодорхойлчихсан байж байгаа. Тэгэхээр 2017 оны хууль батлагдсанаас хойш шүүхэр шийдэгдсэн гэмт хэргийн тухайд бол 17 гэмт хэрэг шүүхэр шийдэгдсэн юм байдаг. Энэ 17 гэмт хэргийн шүүхийн шийдвэртэй танилцаад үзэхээр энэ төрлийн гэмт хэргийн 17 хохирогч маань эрүүгийн гэмт хэрэг сэрдэгцэн, гэмт хэрэг зөрчил сэрдэгцэн этгээд нь энэ гэмт хэргийн хохирогч болдог. Тухайлх юм бол тухайн хүний үйлцэн гэмт хэргийг нь хүлээлгэх зорилгоор, мэдүүлэг авах зорилгоор эрүүдэн шүүлсэн ийм хэлбэр байна гэж ингэж үндсэндээ үзэж болно. Шүүхээр шийдэгцэн хэрэгүүдийн тухай дүгнэх юм бол иргэд энэ төрлийн гэмт хэрэгт өртсөн гэж үзэх юм бол энэ зөрчигдсөн эрхээ хэрхэн ажил сэргийлэх юм бэ? Иргэд бол өөрөө эрхийн талаарх, эрх зүйн мэдлэгийн талаарх ойлголт бол сайжруулах шаардлагатай. Өөрөөр хэлбэл би ямар эрхтэй юм бэ, тийм ээ? Миний эрх зөрчигдсөн тохиолдолд би хаана хандах ёстой, гомдол гаргах ёстой юм бэ ч гэдэг юм уу? Энэ эрхүүдээ мэддэг байх шаардлагатай байна. Хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж байгаа албан хаагч маань өөрөө хууль дүрмээ мөрдөх юм бол энэ гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Тэгэхээр альва эрхэн зөрчигдсөн, хөндөгдсөн гэж үзэж байгаа, магадгүй цагдаагийн байгууллагч гэдэг юм уу, тийм ээ, мөрдөх байгууллага дуудагдж байгаа энэ хүн маань өөрөө хууль зүйн тусалцаа авах, өмгөөлөгчийг авах, өөрөө өмгөөлөгчтэйгээ энэ ажиллагаанд оролцох ажиллагаан дээр бас орох юм бол энэ төрлийн гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх юм боломжтой. За мөн энэ төрлийн гэмт хэргийн гол шалгаж шийдвэрлэхэд хүндрэл учирж байгаа ийм зүйл маань энэ төрлийн гэмт хэрэг бол нэлээд хожим үед гомдол гаргадаг, тий. Энэ гэмт хэргийг шалгаж нотлохооны хувьд бол цаг хугацаа хэтэрсэн удаашрсан байгаа учраас илрүүлэх нотлох ажиллагаа хангалтгүй нотлох хариумт олдох юм боломжгүй байдлууд үүсдэг учраас
хэрвээ эрүүдэн шүүлтэнд өртсөн юм а гэж иргэн үзэж байгаа тохиолдолд цаг алдалгүй энэ талаарх гомдлоо хуулийн байгууллагад гаргах хэрэгтэй. Тухайлх юм бол прокурорын байгууллагад энэ төрлийн гэмтрийн талаарх гомдол мэдээллийг гаргах бас нээлттэй байж байгаа. Прокурорын байгууллагаас мэдүүлэг авах өрөөнд тавигдах шаардлагыг шинжилэн боловсруулах ажил хийгдэж байна. Мөрдөх байгууллага болон хүний эрхийн байгууллагаас саналыг нь авч нөхцөл байдлыг газар дээрээ ямар байгааг судалсны үндсэн дээр дээрх шаардлагыг шинжилэн боловсронгой болгоод байна.